Монгол үндэстэн бол мартин үндэстэн юм. Тэд морин нуруунд дээр төрж, морин нуруунд дээр өсөж, цаашилбал морин нуруунд дээр үхдэг билээ. Чингис хаан бол морин нуруунд дээр мундаг их төр цогцолсон богд эзэн. Тэр ахтын туура илдис илмээрээ Монголын тал нутгийг нэгтгэсэн төдийгүй Алтан улсын нийслэгч эзэлсэн билээ. Энэ их үеийг бүтээхдээ тэр улс төр цэрэг даана ялгалсан эрдэмээсээ гадна урт удаан дайн тулалдаан боловсрсон ахтын нуруунд дээр амьдардаг ад биш зөрөгт хувилгаан зэрэгтэй түшсэн гэлтэй. Дугаар анги. Нэгэн чиний яриад байдаг тэр Го Бао юу гэдэг чинь ямар шүү хүм? Хятад хүн л дээ. Хаана байдаг юм? Пингян гэдэг нутагт. Юу хийх юм бэ тэгээд? Пингян хошууны захирагч. Эцэд нойрмуулаад байгаа юм да. Жаахан тодорхойлох хэрэгж. Харин та жаахан яарад л байна уу да. Го Бао чинь тан улсын нэр жинжин Гуази игийн угсааны хүн. Бичиг тэргийн эрдэнэд нэвтэрхий хэдийгээр одоо алтан улсад хүчин зүтгэж байгаач зөрчид нарт ясна ханаасаа дургүй юм. Нөгөө Юли гэдэг үлээд. Юли чууд цай хэлж байна уу? Тийм ээ. Юли чууд цай Кеданы язгууртны үр хооч. Их Ляолсын Дүнбэн бангийн 8 дахь үеийн үр сад. Эцэг нь алтан улсын Жанзун хааны үед баруун гарын эрхэн сайд хийдэг байсан. 60 гарсан хойлооны хүүтэй болсон нь Юли чууд цай байгаа юм. Хүүгээ эрдэнтэн мэргэн болоорой гэж эвлэгдэн эцэг нь чүү цай гэдэг нэр хайрлсан гэлээ. Өнгөсөн нэрийн жинцэн гэдэг. Цаанаа бол өсөж том болоо харин улсад хүчин зүтгээрэй гэсэн утга агуулсан гэдэг. Чүү цай багаасаа олон хэлүүдж номын мөрхөн төгс удрыг нэвтрхий сайн мэддэг хэмээн түмэн олондоо алдарсан. Бас зурхай газар зүй цаг тооны бичиг зохиох тоо бодлого бурхны сургаал ангаах ухаан одон орон зэргийг сайтар судалсан гэсэн. Өхвөл оттойгоо хамт өгч, зэхвэл оттойгоо хамт зэхий. Ганцхан ухрахгүй. Өгөд хоттойгоо хамт өгч, зэхвэл хоттойгоо хамт зэхий. Ганцхан ухрахгүй. Дараад Зөндөө хот могой тасарвч гөрвлийн дайтай гэдэгтэй адил дайран эзлэх хэцүү хот. Зөндөө хотын татаад гол гүнзгий фермэн өндөр учраас гаднаас халдан довтвол нэм бэрх. Тэгээд шаргадсан араатныг ордох тусам аюултай байдаг. Зөндөө хотыг эзлэхсэх хараахан бодоогүй юм шиг байна. Би юу ч гэсэн зөв жанжинаа хотын байдлыг тандаад эргээд явуулж гисэн. Тэгээд ч нөгөө бардам хааны нэг жаахан айлгаад авах гэмгүй байна. Та одооны хааныг хэлж байна уу? Тэрнийг ер нь биелэх болов. Ээлэлгүй яах. Та өөрөө цэргийн эрдэмд оройгүй. Бас олон баатар жанжинтай юм чинь таны өдөөс харгалдах тайсан байхгүй гэхэд бараг болно. Тэгээд ч алтан улсад Сизүн хаанаас хойш мөнхөг эзэн мулгуу ноёд олшроод өөрийн хэрэг ихэд цал гарцсан. Дээр нь хэд хахуул цадгаан алдаж Наншаад Кедан хүмүүс төдийгүй зөрчид нар хүртэл бухимдах болсон. Иргэнийхээ санаа сэтгэлийг алдна гэдэг төрийн баг нь гангасны шинж биш гэж үг. Тэгвэл би хятад нутгийг эзэлж болох нэ дээ.
Багтахгүй зөвлөх хэрэгтэй. Энд чи юу гэсэн үг? Юу юм нар дэргэдийн сэтгэлийг өөртөө татж явах хэрэгтэй. Тэгж чадвал дэлхийн тэржгээрэн таних гэсэн үг. Хоёрт зүүн өмнө хязгаарыг эзлээд сүм устай хамтран алтан усыг дайлах хэрэгтэй. Эхлээд зүүн өмнөд эзлээд дараа нь сүм устай хамсан алтан ус руу байж болж байна уу? Тийм ээ. Зүүн өмнөд нутагт Фанжу гэдэг эрдэл зоргоор надарсан нэг хүн байдаг. Ийм болохоор та юуны өмнө зүүн өмнөд хязгаарыг эзлэн авах хэрэгтэй. Тэгээд сүм устай хавсарвал алтан ус таны атгад өөрөө ороод ирнэ. Зүйтэй. Энэ чинь боломжийн санаа юу? Яад өнгийн хойгон зөрчил нарын улс гэрэн үүсгэсэн уугуул нутаг. Хэрвээ чүндэг дайны эзлэх үеэр яад унаас цэргийн нэмэлт хүч ирвэл хаан эзэн та 10 өрөөсөн хавчигдан пүүрийн хүнд байдал орж болзошгүй. Ийм болохоор даруй хүн цэрэг хөдлөж яад уныг эзлэх хэрэгтэй. Чи тун зөв санаа хэллээ. Мохобай. Чи даруй хүн цэрэг аваад яад ун гэжлэн авах том. Мин анжинжин. Номын хүнийг даруйчудаас хайгуу эрхэм гэж зөв хэлжээ. Хата. Ван янган бидний өдөөс удирдсан бүх шиг эсэргүүцээд байгаад бидэнд яагаад цэргийн тусламж илгээсэнгүй? Чи тэгээд ухраа юу? Тийм ээ. Ухрахаас өөр аргагүй боллоо. Суугтан. Суугаад ноён гуавгийн хэлнийг сонс. Эрхэм сайд нараа. Ван Янган жанжин дөнгөж сая татаруудыг зөндөө хотоос хойно зайлуулжээ. Айн эрхлэнээс хойш Тэмүүжин ялж байгаа манай анхны зөрчил жанжин энэ хүү юм. Тэгээд би энэ жанжиныхаа ялалтыг тань тэгж байгаа болохоор та бүхэн урдх хондогтойгоо тогтооно. Чансан. Та яагаад сархад зоглохгүй вэ? Улсын заяагийн уруудад байхад хаан эзэн дуу гүжиг үүсгэж байгаа нь таарна гэж юу? Хаанта. Явцгаа. Яад ун элдэгдэг юу? Чансан минь. Одоо хүмүүс явуулж яад ун гэргүүж явах хэрэгтэй. Хурдан хөө явуулж Тэмүүжинтэй найрамдлын гэрээ байгуулъя гэж хэл. Алдан улсын элч Вангийн Чинхүү жанжин биевэр Монгол улсын Чингис хаанд бараалдахж байна. Тэнжин та басхтун. Та болбоос хуушаа хуу болон жуха gooцын нартай ажиллагүй хүн гэдгийг би мэднэ. Алдан улсад цөөхөн байдаг хүндэтгэл үзэх дайсны нэг та билээ. Басхтун. Та өдөөсөө. Их хаан тадрахлаа. Суудлаа өгсөнд баярлалаа. Би өгнө найрамдах талаар 3 та ээжилгээж байсан боловч өнөөдөр Вангин Чинхүү жанжин та өөрийн биеэр мордон ирж байгаа нь сайхан мэдээ дуулах гэснээс айлхгүй хаа. Манай төрийн 100 төшмөл хэлэлцээд хаан эзэн сойрхон батлаад их Монгол улстай үрдийн найрамдалт сайхан харилцаа тогтооё гэж шийдлээ. Ингэж нэг хариу сонсдог байжээ. Манай дүүчид нар гадараар явахдаа жуулц дээр хөлөгдөд удаж хэм. Тэгээд ажлаа мороор амжуулдаг монголчууд бидэн шиг хурдан хөдөлж өгөхгүй удаад байжээ дээ. Алтан улс өргөн уулам нутагтай болохоор сайтар нэгтлэн судлахаас өөр арга байсангүй. Манай алтан улсын цэрэг ахтай хүчтэй байхад би эвийн гэрээнээс татгалзаж байсан удаатай. Тэрнээс 3 жилийн дараа танай хүч чадалд оройтож манай цэрэг 100,000-аас 700,000 утсан өссөн хойно би өөрөө санаачсан эвийн гэрээ байгуул ихэд та нар зөвшөөрөгүйгэн эрхүс санаж байгаа байдгүй. Одоо ингэж яваач нь арга сам хэрэгдсэн муу санаа агуулдаг байц. Олны үг ороо босхоо байдаг шүү дээ. Үнэндээ бол бид та нараас залхсан.
Танай зөрчил нарыг Яо улсыг эзэж Сүн улстай байхад манай монголчууд саад татвар хийгээгүй. Гэтэл танай Сизун хаан ямар ч учир шалтгаангүйгээр манай өвөг дээдсийг хорон цаазаж байсан удаатай. Бас тэгээд байнга биднээс алба голчоор авч 3 жил тутамд их зэрэг илгээж илэр чирэг монгол ирчүүдийг баривчлан хороодог байсан. Эрч байтугай танай Гэвэн Юм жи алба голчорын эдвараа хөргөж утсан намайг модон ижиг хадахыг завдаж байсан. Ээн чинь бидний хэтэрхий басамжилж доромжиж байсны нэгэдэр. Тэгээд би өшөөгөн авах гэж зэрэгдэн хөдөлсөн юм. Харин өнөөдөр та нар хэлэлцээр хийгэж байгаа бол сайнд байна. Юуны өмнө нөхцөлөн тогтцгоё. Манай хаан эзэн гүнжээ Чингис хаан таны баг хатан болгон хөр шийдсэн. Энэ нь Ванжоу Жун хатанг хүннүүгийн хаанд өгч байсантай адилхан алхам юм. Юун жингийг охин гинэ? Эвд мөнх тэнгэрийн таалал байж. За тэгээд 3 жил хөлдөн дайдсан манай Ваатар ирсэн уур хэлэн танай хаан яаж арга бий гэж байна да. Бид 500 охид хөвгүүд авчирсан. Танай жанжин бас тэргүүдэд үйлчлээ. Бас 3000 шахан морь авчирсан. Дээр нь 100 тэрэг хоргой торгыг танай тэргүүдэд дайны олд хэмээн өгч байна. Албаны хэрэгч яг амархан явуулж болно. Харин таныг харахад манай тэргүүд ямар шоу байна да? Үнэхээр эрэлхэг баатрын шинжтэй байна. Харин юу гэж? Эдний зарим нь хүн алах донтоо болчихсон гэлцэх юм байна лээ. Манайд тийм яргачин хэрэггүй. Зэвсгийн хүчээр хүнийг хөнөөж болно. Харин бусдыг дагуулж чадахгүй шүү дээ. Миний дэргэд одоо 90 буха мингэн жинжин зогсож байна. Эд урд нь бүгдээр нь танай алтан улсын төлөө зүтгэж явсан улс. Харин одоо миний эрдэнэ чадлыг шүтэн надад зүтгэж байна. Яагаад энийг вэ? Эдэн дунд ганц зөрчил хүн байхгүй байгаа учраас баярлаад инээж байна л дээ. Хэдэн нанхиад нар удам судраараа хятуулж байсан мартаагүй. Энэ чинь танай улсын хамгийн ноцтой асуудал байсан шүү дээ. Хаан эзэн та бидний зам өрөөр битгий орчгоор доо. Тун зоригтой цэцэн цэлмэг хариулж байна шүү. Энэ удаа урдын өшөөгөн авч шудраг ёс тогтоохч дотор газар руу халдсан. Тэрнээс улс үндэстний хүйс тэмдэг санаа агуулаагүй. Тэгээд л танай улстай эвийн гэрээ байгуулах санал удаадраа тавьж байсан хэрэг л дээ. Хаан эзэн та тэгээд хилээ буцах гэж байна да. Би чинь тэр Цигоо гүнжин хараагүй л байна шүү. Би одоохон жүндүүд очиж Цигоо гүнжийг явуулан Бэку газар тантай сүүй барьж төлье. Дараа нь би өөрийн биеэр хаан эзэн таныг тавчаад бомбоор гаргаж өгье. Дүүжинжин таныг тэр хол явуулж чилэх хэрэг байна уу да? Үгүй дээ. Чэнхүү биевэр хаан эзний зарилгаар таныг айлуулах эртхэн цагаан хэрмээр үдэн гаргах тушаалтай хүн. Намайг хэлсэн үгнээсээ босдог хүн гэж та арай бодоогүй. Хаан эзний хэлсэн үг баттай гэдгийг би мэдэхгүй яах вэ? Гагцгүй хаан эзэн таныг энэ нутгийн эзэн хүний ёсоор үдэн гаргах гэдэг юм шүү дээ. Би үнэн мөнөн эртхэн хийчихмээр байна. Танай улс байгуулсан гэрээг нь зөрчүүл. Би өөрөө төвчээд өнгөрч болох юм. Харин эрдэс сэлэм маань төвчөхгүй байх шүү гэдгийг энэ удаа сануулмаар байна. 1214 оны хавар Чингис хаан нөхцөл байдлыг дүгнэн үзсний эцэст алтан улстай эвийн гэрээ байгуулж Цигоо гүнж олзолсон хүн мад эд баялагын аваад нутаг утсан байна. Энийн хүчээр сэлбэж ашигтай цаг хүлээх гэсэн давхар санаа агуулсан байсан. Гэтэл энэ синхийг ашиглан хүч чадлан сэлбэх хүчтэй алтан улс дотооддон үеийн самунд идэгдэн хүчин улам тарамдсаар байлаа. Жаху. Хөөжанжа. Би чамд хэдэж юм хийж байгаагүй. Цаазаараа хуулах гэж байх чинь би л олон сайд нарын өмнө чамайг аварч байсан шүү дээ. Тусыг усаар хариулж яаж болох юм бэ? Хөөжанжа. Хөөжанжа. Чи намайг тавьчих л да. Би улс гүрнийхээ талыг өгье. Тэрний хариуд намайг тавьчих л да. Тэгэлдэ. Нотог дэвсгэрийн талыг монголчуудад алдчихад юугаа хөвднэ чи? Хэрвээ чам шиг эрдэм чадалгүй сул дорой амтан хаан ширээнд байгаад байх юм бол их алтан улсын ард иргэд удахгүй оршуулах гадаргүй болно. Өмнө наадах цаатахыг ойлгодог бол өөрөө үхлээ хүлээгээд наанаа хэвдэж бай. Эгсэн тавья яах вэ? Бас ч гэж агуудагийн урхаач гэж харж үзэж болох юм. Ошааху. Харсамун хулгай. Чи сонсож бай. Анхнаасаа би Түн шангийн хойч үгэнд орж байсан бол өнөөдөр юу боллоо гэж толгоогоо хөөцгөлээ. Ихтэй чи ч гэсэн сайн үзэхгүй байлгүй дээ.
Гүнжи хааны эрдэм чадал сул дараагаас болж Алтан улсын төр мөхөхөд хүрээд байна. Уушаахуу бивэр ирэх гайг зайлуулах үүднээс тэрнийг хаан ширээнээс нь авч аялаа. Явж улс гүрэн маань ганц өдөр ч удам эзэнгүй байж болохгүйг бодсон энэ хүнд бэрх цагүйн байдлаас салшралгүй өөрөө улсын төр цэргийн бүх эрх мэдлийг би авахар шийдлээ. Бовчи. Алтан улс мөхтг нь эрэлхэг сайн жанжин сайд ховорцноос болсон. Айл худаанд олон тоялогдсон хуушаахуу чиний гэм нүгэл Вэван хааныхаас дутхгүй хаа. Чи ямар эрдэм чадaltaй да. Төр цэргийн бүх эрхийг авах санаа агуулж байна уу? Тэнгэрийн хүү Монхог болоос ухаан жанжин мэрэгэн сайд нар эрдэм чадлаа харуулах боломж ховор байдгийн. Тийм болохоор тэр олон жанжин цэргийн амнаас хохирсон гагц Вэвангаас болсон хэрэг. Чи битгий дэми чалч. Баруун нийслэлийг хамгаалж байхдаа чи байлдалгүй оргож зугтсан. Дараа нь цавчаан бомбыг сахиж байхдаа дайсныг арга хударгаар оруулан нийслэлд удам ойртуулсан. Энэ бүхэн Вэвангийн алдаа юу? За нэг минь. Эртний үг нь хийсэн гэмээр нуухгүй байх нь их эрдэм гэдэг баха. Хуушаахуу Монхог эзнийг авчирснаар Баатар нэрээ төмөн үедээ дурсах болно гэдгийг санаж яв. Хаан эзнээ хөнөөгд хар санаа агуулсан хуушаахуу 1000 онд муу нэртэйгээр үлдэх байдаггүй. Бэтэрт. Энэ Вэван хамгаалan миний эсрэг үг хэл гаргана. Тэр хүн эцэг ийм болно гэдгийг санд. Наад хаан чирж гаргаад 3 өдөр наранд иж жирүүл. Чингис хаан. Сүн улстай хавсран Алтан улсыг дайлах гэсэн Гуо Бао Юугийн үг туйлын зүг байж. Энэ удаа Сүн улсад та нарын очлогийн гол зорилго гэвэл Сүн улсаар Алтан улсын өмнөд хил хязгаарыг туйлгэж байхад оршино. Тэгсэн цагт Алтан улстай байхад бидэнд амар байна. Мэдээ. Аль нэг улс үндэстэн доройтон буурхан хариулсан хүчтэй нөлөө байдгаас гадна дотоод хүчин зүйлээс нь заавал шалтгаалсан байдаг. Христний үгэнд тэнгэрт тэрсэлсэн хүн мөхмүй гэсэн байдаг. Чингис хаан Сүн улстай хамтран Алтан улсыг дайлахаар зэхэж байх үед Алтан улсын хаан ширээнд задарсан залуу хаан Охор найр цэнгэг толгоогоо мэдүүлсэн байлаа. Маняна хаа. Алив. 3 жил гаруй амгалан 50 байлаа шүү дээ. Бүгдээрээ нэг хундах тогтооч. Би чансан багтаа Цэгуа гүнж болон 1000 өсвөр насны хүүхэд их хэмжээний алт мөнгө эд агуус монголчуудад өгч явуулсан. Тэгээд оронд нь хааны ордонд дуу бүжиг эгшилүүлэхээс өөр олигтой зүйл хийж чадсангүй. Миний хийсэн нүгэл улам ариун болжээ. Чансан минь та өөрийгөө юунд хамаагүй зэмлэн вэ? Эртнээс нааш ураг барилд найрамдал тогтоох явдал байсаар ирсэн шүү дээ. Ганцхан манай улсын үед тэгж байгаа юм биш. Тэгээд ч улс орны эрх ажигт нийцчихвэгүй болоо биш үү? Гэхдээ 10 жилийн хугацаанд бодлогоо эргэн харж иргэний амарч болон цэргийн хүчээ бэхжүүлж болзошгүй дайнаас сэрэмжих учиртай байсан. Гэтэл өнөө маргааш ийхүү аргачлааг өнгөрүүлж болно гэж юу? Тушааны чансан та бас юу яриад байна? Та нар нэрэн юу хэлцээд байна вэ? Тушааны чансан инхийн хэлсээр тогтоосон энэ аятай үеийг ашиглан улс төрийн хүчийг бэхжүүлүүлээр гэж байна. Тушааны чансангийн хэлдэг том зүйтэй. Гэхдээ хуушаахуу баруун гарын жанжинтай би маш чухал нэг бодлого зөвлөн гаргаж ирсэн. Нэг олон муж хошуудын захирагч нар дор бүрнээ хүчээр бэхжүүлэх. Хоёрдугаар дайнд үргэлжсэн айл өрх бүрийн өсөж томорсон хүүхдийг хэрэгт татаж тэргийн хүчээр зузаахах. Гурав иргэний сэтгэлийг олохын тулд их өршөөлийн зарлиг буулгана. Хаан эзний гэгэн оюуны төлөө бүгдээрээ энэ хундгыг тогтооё. Хамгийн гол нь нийслэлдээ жүндүгээс бян газар руу нүүлгэж. Тэгээд шар мөрнө ашиглан монголчуудтай нэгийгэн үзэж тулалдах болно да. Хаан эзний ухаалаг мэрэгэн бодлогын төлөө. Хаанта. Нийслэлдээ яаж ч нүргэж болохгүй шүү.
好，按照这样换，我东西。 За. Хаан эзэнтэй татарууд умар зүгээс довтолж улс оронд аюул тулгараад байхад хаан эзнээс ахуудаад энгийн иргэд хүртэл нэгэн санаатай байх аваад аюулыг гэтлэн давж болмоо. Хаан эзэн та ард иргэдэн орхон нийслэл хотыг нүүлгэн гэдэг чинь эргэн бидний санааг алдагдуулж байна. Хэрвээ тэгэн гэвэл алтан улсын мөхөд өдөр хоногоор хэмжигдэх байжаа. Өчирхэн дайсан хойно байхад нийслэлийн ухраагаад дайсантайгаа юуны төлөө тулалдан тэмцэх болж байна уу? Зөндөө хамгаалахгүй бол умар нутаг алдагдаж өвгийн сум төрийн голомт өвгөрч ухаарах болно. Бид мэтийн ард иргэд гадар нутгийн алдаж төвчгүй учраас хаан эзэн та ирэхгүй нэгийг эргцүүлэн бодож гаргасан дарилгаан буцаан авна уу? Зөндөөгээ хамгаалан үлдвэл улс орон төмөн одны минь зол буюу. Зүйтэй жаахан. Одон. Замын. Манай төр улсын үндэс болсон газар. Уулан далай тулсан тогтцтой болохоор байгалийн хамгаалалт цаад ихтэй. Уг газараа нөөц даван бэхлэн сахна дунд зэргийн бодлого. Кайпын хот руу нийслэлээ нүүлгэх болвол өмнө тал сүм улс, баруун талд Тангууд улс, хойд талд Монгол улс байгаа болохоор гурван талаас дайсан чахаг бич мэдэх хамгийн ядарсан арга тэр болно. Энэ бодлогыг хаан эзнэр яасан ч зөвшөөрүүлж болохгүй. Чансан минь. Бид хийчих болно. Миний чандрыг нийслэлийн хүйнэн фуд оршуулаарай. Битгий гашуудаа би та нараас илүү азтай хүн. Яагаад гэвэл улс орныхоо мөхийг үзэлгүй нүд аях хөлтэй байжээ. Энэс илүү азавшан гэж юу ах. Их сайн бичжээ. Ёв хандуугийн эрдэм чадал тун сайжирсан байна шүү. Би танаар алтайгаад асуудах гэж ирээгүй юм шүү дээ. Нэрийн ихэнд таны нэрийг биччихсэн байгаа. Бидэнтэй цуг явж хаан эзэнд энэ айлтгалыг өргөн бариуд ямар вэ? Үгүй. Би ван цун өвгөнд шаварч бурхны зам мөрхөөр шийдсэн. Гурван ертөнцийн чамдыг алгасан 5 мохуудын дунд байхаа болсон. Чүү сайхаа. Би Вадмөрийг хөөж Сүм Ён гэдэг сахилын нэртэй болсон. Улс орондоо ийм аюул тулгараад байгаа та энд мачин болж судрал унтаж суух гэж юу? Очир дээр чанараа шиг бурхан тэр хүмүүжин энд ирүүлэхгүй торгож дөнгөн гэж үү дээ. Бурхан шиг. Илүү ч үзээ. Хаач мөн аим хаант юм да. Хаант нь та бүхний айлтгалыг үзэл соёрхоод улс орныхоо төлөө ингэж санаа зовж явдаг тань их баярлж байна дээ.
Тэгвэл нийслэлээ нүүдэхэ болсон гэсэн үг үү? Хаантан урагш явж харин энэ газрыг хунтайж бид хоёр сахин үлдэхэр болоод байна. Жүндүү хотоо хаяаг л байгаа юм тийм. Жүндүүг орхиогүй юм бол хаантан урагшаа явах ямар хэрэг байгаа юм? Догоо. Одоохон цаанаа байгаа хүмүүсийг эндээс хөөж явуул. Өөрөөрөө гарахгүй гэвэл манай хэрэгүүд Монголын тэргийг дийлгүй маань та хэдийг дөнгөхтэй байдгүй. Та ямар амар зүрхтэй хүн бэ? Бид хаанд айлтгад өрөхөөс айгаагүй юм чинь өгөхөөс бас айхгүй шүү. Мэдв үү? Их хүмүүс хайван байцгаа. Бүгдээрээ улс орныхоо төлөө зүтгэж яваа хүмүүсөөч хоорондоо марах хэрэг юу вэ? Жоо фамин. Энэ хэдийг нэгэд огчсон болохоор одоо өөрчлөлт аргагүй. Та бүхэн дээдсийн зэрлэгийг хүндэтгэн даа. Улс орноо мөх зэхийг дуугай хүлээж хараад суух гэж юу? Та бүхний их журмын сэтгэлийг би үнэ хүндэтгэн үзэж байна. Дорд би жүндүүг сахин хамгаалж үлдэхэр болсон болохоор та нарыг хичээнгүйдэн туслах гэдэгт найдаж байна. Хэрв та бүхнийг хамтд нь шийдэхээр болвол Би өгөхөөс айхгүй гэдгээ хэлсэн шүү дээ. бидний өгөх энд хамаагүй. Ганцхан төр улс минь оршин тогтнож түмэн олон минь амгалан байх нь чухал байна. Түүшангийн чансан нийслэлийг нүүлэхгүй гэж улайран зүтгэхэд би энэ дордож улмаар нас нүгдсэн. Эдэмэтний ингэж бие гаргуунд нь гаргаад байвал жүндүүг хэм маань хамгаалах болж байна. Чин хүй би бодсноо л хэлж байна. Жүндүү хотын 100 түмэн хүнийг хөх тэнгэр толдон харж байгаа. Явцгаая. Миний хөө алив аава гэрэ аава гэдэг Удан аавын хүүчин Баатрийн шинжтэй бахимч хэрэг юм гэж хаана өрмөн охин байсан бол дээрээсээ охин байсан бол том болсон хойно адиг овг ангийн цолоод ихэхэд хаатай дэмжний чинь дэрүүгээ болно ах байсан да. Тэгвэл бид хаантанд улманд нэг зүсэх юм да. Юу айдагээд юу нэмэлдэг вэ? Цагаад адж хоёрыг хараад байхад хоорондоо байнгын харгаж мэдчих юм шүү дээ. Хүүхэн их том болохоор зан байрын панад агуулсан баатар зарах юм. Ямар байр суурьнаас хамт хөтлөхгүй айж юм. Ямар юмнын байр суурь байх вэ? Чиний төрүүлсэн хүү бүртийн дөрвөн хүүгээс тодорхой байр суурь тавих болно. Тэгэхээр хүмүүс жаргах болов. Намайг амьд зэрүүн байгаа цагт хүүхдүүд минь бүгд л хүндлэгдэж явна. Хаанта Мая жанжин тэрийн тухай мэдээ айтгий. Адам. Одон хүү хоёрын маань сайхар асууж байгаарай. Хаанта хүүд ямар нэг хайрх вэ? Хөлөгдөн гээдээ. Хаанта. Түмүл рүү явуулсан манай энгийн эс нарыг алтан улсын барьцаалаад авчиж. Алтан улсын хаан ямар аимшиггүй дөрөгтэй болчихов. Алтан улсын нийслэлээ нангийн руу нүүлгсэн юм. Энэ хоёр шалтгаалч нь хангалттай. Би эрт цэлмэрэн тэрнийг сургаад өгье. Чингис хаан надад итгэргүй хандсан хүний цус уурсах учиртай. Мен 214 оны 6 сард Монголын цэрэг 2 удаагаан Алтан улсыг дайлаар марлоо. Тэд Бэковгаар Жинжоу, Ижоу, Шэнжоу, Сүнжоу зэрэг газрын руу халдсан байна. 7 сард Алтан улсын хунтай Вангин Шоужун Жүндүү хотыг орхин явлаа. 10 сард Мохолай Яодунгийн хойг руу дайрлаа. Манай эртний 1215 оны цагаан сараар Монголын цэрэг Сүнжоу гэвдэн Жүндүү хотод төхөн ирлээ. 3 сард Алтан улсын жанжин Ванчинчин хүй сусаран захиа өчиж Кайфын хот руу илгэн тусламж өгөөжээ. Алтан улсын хаан нэмэлт цэрэг хүнс цэргийг Жүндүү рүү явууллаа. Харин Монгол цэргүүд тусламжийн цэрэг хүнсийг Баожоогон орчим олзон авсан байна.
Юундөө хотод амуу удаа тасран өлсгөлөнгийн аюул нүүрлжээ. Хурд яваарай. Хурд. Манган чансан хотыг сах их хэргийг хилдэж байгаа гэж дуулсан юм байна. Ийм болохоор би нэг байдалны хамарыг авчихлаа. Алив. Өгсөн ч өлөн чөтгөр болохгүй юм шүү. Идэх. Байдаг бүх морой нэдэлчих бол хотоос гарч дайсантайгаа яаж байлдах болж вэ? Бас хотоос гарч байх тухай ярьж байдаг байх шүү. Манжинаас дахин цэрэг хүнсний тусламж ирдэл монголчуудыг цайдтан оруулахгүйгээр хамгаалж чадвал бэдийн даяа. Хаантан бидэнд дахин тусламж илгээх болов уу? Хэрвээ эрэхгүй бол Монгол цэргийг оруулахгүй байсан ч бид өөрсдөө хагас тарж тэсэхгүй бүгд үлбэрч үхэн шүү дээ. Хаан эзэн хунтайш нарыг өмнө зүг явснаас хойш би улсынхаа ачийг үгээр хариулахар шийдвэ. Одоо өгөх цаг минь удахгүй болсон шиг байна. Та нар тэгээд үнэхээр амиа өргөхөөр шийдсэн гэж юу? Яадагч байсан хаан эзэндээ үнэнчээр зүтгэж байгаад л дуусах юм шиг байна да. Үгүй ядаж хаантан гэгэн эзэн байсан бол ч яа гэх юм. Чи тэгээд бүслэлтийг сэтлэх санаатай байгаа юм уу? Хэрвээ үнэхээр бүслэлтийг шийдэлж гарвал үнэн чи харуулах боломжтой байна. Энд дэмий суугаад үхлээ хүлээхээс хавьгүй дээр шүү дээ. Чансмэн, Ванян шигүүгийн хэлдэг зөв шүү. Оргоё. За яах вэ? Хүний бодол өөр байдаг хүн яах чарахгүй. Та нар явцгаа. Нааширда. Чансмэн Хотын дөрвөн хаалгыг онгойлох гэж цэргүүдэд тушаагдав. Юмуучин эсрэгүүцэл үзүүлээгүй хотын ард иргэдийг аж хороолох юм. Чансмэн энэ чинь Чи ч гэсэн юм. та тэгээд яах вэ? Би эзний хишгийг хүрдэжсэн болохоор эцсийн тусал зориуллаа. Би аюудаас хальширлгүй зөндөө хотыг Амсалтай над олноос хэтэлсэн эрдэм чадваргүй болохоор энэ албандаа осолдох боллоо. Дунд нийслэл төгшүүртэй болжээ. Атаатан дайсанд амьд барихтын оронд алтан амаараа шудргийг гүйж өвөл дээр. Хаантан минь эрдний баян нанддаг нараа. Ялт сайд вангийн чанхүй чусан нулимс урсгах нь ёслон мөргөж. Жэйюгийн 3 дугаар хоноо 5 сарын 2. Хортой ярих уучгачаа. Даан харамсалтай. Энэ бол баатар хүн. Зөрчин хүнээ ясаллаар өвдөг шигээр оршуулаарай. Хөө. Аяа. Ястай шин сони юмнууд байна да. Алтан улсын хаан үнээр жаргаж чаднаа. Хай. Төчхөм яг бодж олсон юм бол да. Үнээр харамсалтай. Энэ хааны орд нь манай аяны ордон шиг өхрөө чирэл болдог байсан бол ямар сайхан бай. Харин штэ. Хай. Ордныг аваад явж болохгүй гэсэн досрох хэдий зүйлийн зөөж болох юм байгаа үстэй. Сайн гэсэн бүхнийг нэг л үстэхгүй бүгдийн тад нутг руу аваад яв. Зүйтэй. Хааны ордны хамаагийн төрөнгийн зөөгд явах хэрэгтэй.
хаантаа Дүндүүгийн улсын сан хамгаалсан давчлаа. Бүх эд зүйлсийг удахгүй морин тэргэнд ачаална. нөгөө Юли Чүцэг олсон уу? Би хойноос хүн явуулсан боловч хаашаа явсан мэдэх хүн алга. 500 морьтон аваад гэр орнын сайтар сахин хамгаал. Мэдлээ. Тэр Юли Чүцэг гэдэг чинь их замтай юм да. Ари ямар байлд чадахгүй тэрв гэр яадгийн. Хэрэгтэй хэрэггүйг нь уулзж ажил мэдээ. Хэрэггүй амтан байвал алхад ороодохгүй л дээ. Тийм ээ. Надад зүтгэхгүй гэвэл цааш нь харуулчихна. Хаантаа Ордон болон улсын сангийн хамаг эд хүчийг төөгөл ирлээ. Уун сайн. Наяа. Манай зэргүүд ядарсан байна. Тэдний хотод оруулж 3 өдөр дураар нь орчих. Мэдлээ. Пандумын. Амаа ийгүүчих гэдэг чинь яаж байгаа юм бэ? Яаж байгаа юм бэ? Дүүмэн. Та өөрөө 3 ертөнцийн чанад очив. 5 махбодын дунд оршихгүй гэд байсан биш үү? Бурхны сүм түүнээс татах. Жаопан, дүүмэн. Чуцаа сайн байна уу? Чингис хааны зэрлэгэр би таныг энд их удаан хүлээлээ. Шамшиг эрдэн чадлын хэтээсэн үн Чингис хаан зүрх гэж байхад Монгол зэрэг энэрх журамтай байна хаа гэж бодсон юм. Та нар зэргүүдэн удгаач дээрэмчин алуурчин болгожээ. Чуцаа ам хэлний гай гэж байдгийн шүү. Чингис хаан надад уулзъя гэсэн гэвэлтэй. Тэгвэл намайг тэр хаантайгаа уулзуулаад. Чуцаа хэрвээ та ингэж хэлэх гэж байгаа бол хаантантай уулзаагүй дээр байх. Намайг алжих нь гэхээс айгаа юу? Би хоосон чанарт итгэж үхэл амьдралыг юм чинээ тоохоо байсан. Явцгаая. Бүгдээрээ тэр Чингис хаантай очиж уулзъя. Могсон улсын манууха юлүүчүүд сая танд бараалахаар ирлээ. Зөвлөж. Бүгдээ энэ урт сахлын харвуу. Хаантан таныг урт сайхан сахалтай юм гинэ. Нордгийн Маншад, Кедан, Өрчид Монгол хэл мэднэ. Хаантан миний сахал тийм чухал биш болов. Их хаан танай зэрэгүүд хотод юу хийгээд байгааг асууж болгосон болов уу? Маншад монголчууд бид бүгдийн төвшөөг авч байна. Миний өшөөг авч байна гинэ. Тийм ээ. Чи өөрөө Кедан хүн байв үстэй. Тийм ээ. Танай явуулс алтан улстай зууныг дамжсан өчтөн байсан гэв үстэй. Хэдийгээр алтан улсыг эзэлсэн ч танай Кедан нарын ч гэсэн аргарч байгаа байлгүй. Энд дөрч байна. Үнэ? Манайхан 3 үеэрээ алтан улсын цайд төшмөд явсан. Юуночоо цай би яахан эзэн хандаа очих вэ? Тэгээд ч Монгол овгийг дарлаж хэрцгийж байсан хүмүүс нь алтан улсын хаан төшмөд болохоос биш Жүндүү хотын гэрийн иргэд яагаад ч биш. Хаан эзэн та тэргүүдээр Жүндүүгийн иргэдийг талуулж байгаа нь өшөө хонзон авч байна уу? Аль эсвэл өш хонзон шинээр зангидж байна уу? Яадаг нэ?
Чи миний баруун гар байж эргэлзсэн асуултанд минь хариулж, мартсан зүйлийг минь сануулж явахыг зөвшөөргөө. Тухайлбал ямар асуудлаар? Хэрвээ танд дутуугаан яаж нөхөх? Юу дээрэмж тавхыг сануулах дээрвол дордгүй чадахгүй, зориглохгүй, хөдлөхгүй л болов. Үхсэн дутаа юу? Тэмүжин, та намайг яаж ялах гэж байна? Тэгээд надад зүтгэх үнэхээр дургүй байгаа юм байна те. Сайн шүү, модон олд суудаг. Сайн төшмөл элнээ сонгон үйлчилдэг гэсэн үг байдгийг. Би таны гэгэн эзэн мөн эсхийг мэдэхгүй байна. Гэхдээ саяын үйлдэлээс харуул харгас эзэн гэлтэй. Тийм болохоор би танд зүтгэж чадахгүй нэ. Угайд. Хүн байна уу? Байна. Хаантан тогтцоо. Одоо хүн ич давтрын бүх Монгол зэргийг зөндөө хотоос гарахыг тушаа. Мэдээ. Зааварцах л та. Чи үнэн үглээ чигс бодолтой хүн байна. Би чиний хүн чанар зоригийг хүндэтгэн үзлээ. Чи одоо надад зүтгэхэд бэлэн үү? Нэгэн үеийн баатар эзэнд өчүүхэн хүчээ өргөнө гэдэг. Юулууч сайн миний 3 төрөл тохиох ховхон завшаан бүүзээ. Эхэм та босготон. Хаантан таамар. Чингис хаан хэмээх ертөнцийг байлдан дагуулсан энэ их хүнд харахад туйлын эзэмгүй мэт мөртлөө үнэнчээр нөхөрлсөн 2 эрдэмтэн таарсны нэг нь Чанчин бомб хэмээн нэрийдсэн Цүй Чүжи. Нөгөө нь гагц Чингис хаанд төлөөгүй. Түүний үр садалд ч гэсэн асар их тусаан өгсөн Илүй Чүцай нар байжээ. Батлыг толох хилаа